Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Илч Паул нэгэн цагт өөрийгөө өөрийнхөө хүчээр амжилтанд хүрсэн нэгэн гэж боддог байжээ. Тэр өөрийгөө хүч чадал, шийдэмгий, зан зориулалт, хүчин чармаалтынхаа үр дүнд амжилтанд хүрсэн гэж бодож байсан. Гэвч Христэд итгэснийхээ дараа түүний бодол өөрчлөгдсөн. Бурхан түүний өөртөө найдах хандлагыг нь хугалж, улмаар түүнийг сайн мэдээний илч болгон хэрэгэлсэн юм. Тэгвэл бидний амьдралд ч бас үүнтэй төстэй зүйл тохиолддог. Хэрвээ бид Бурханаар үр нөлөөтэйгээр хэрэглэгдэхийг хүсэж байгаа бол заримдаа Паул шиг хуглагдах ёстой болдог. Гэвч тэр бүх зовлон бэрхшээл донд бид ганцаараа биш ээ. Бурхан бидэнтэй хамт байх болно гэж амласан. Тэгвэл өнөөдөр доктор Стенли бидэнтэй Бурханы бидэнд өгсөн нэгэн гайхамшигтай амлалтын талаар ярилцах болно. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулцгаая. Бидний Бурханаас ангид өөрийнхөө хүчээр амьдрах гэсэн хүслийг дарахын тулд Бурхан заримдаа биднийг хугалдаг. Тиймээс бидний амьдралд хандсан Бурханы хүслийг биелүүлэхэд саад болох аливаа бүхнийг зайлуулахын тулд Бурхан биднийг хугалдаг юм а. Тэр биднийг хугалах арга хэрэгслийг өөрөө сонгож, бидэн дээр ямар хүчээр даралт өгөх вэ гэдгээ тэр өөрөө шийддэг юм. Тиймээс бид Бурханы хүсэл зоригт өөрсдийн амьдралыг бүрэн захируулдаг юм. Тэгэхээр бидний амьдралыг Бурхан хугалдаг нэг чухал шалтгаан нь Бурхан үүгээр дамжуулан бидний амьдралд гүн гүнзгий нөлөөлөхийг хүсдэг юм. Тэр бидний амьдралд сэтгэл хөдлөлийн төвшөнд мөн сүнслэг төвшөнд хүрч нөлөөлөхийг хүсдэг юм. Өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлийнхээ хамгийн гүнд хавд арчхад Бурханд өгөхөөс зайлсхийдэг тэр бүхнийг Бурхан өөртөө авахыг хүсдэг юм шүү. Учир нь тэгж байж Бурхан сая бидний амьдралыг бүрэн дүүрэн удирдах боломжтой болдог юм. Яг тэгвэл бид амьдралынхаа жолоог Бурханд бүрэн дүүрэн атгуулахдаа үргэлж цааргалж хойш сууж байдаг юм. Тэгвэл би өнөөдөр та бүхэнтэй Бурханаар хугалагдах нь ерөөлийн зам юмаа гэдэг цувралынхаа хүрээнд Бурханы амлалт гэсэн сэдвээр ярилцахыг хүссэн юм. Ингэхдээ хамтдаа Илч Паулын амьдралыг жишээ болгон үзэх болно. Илч Паулын амьдралыг аваад үзэх юм бол Бурхан түүний амьдралын хоёр талбарыг хугалах ёстой болсон гэж би боддог. Гэхдээ зөвхөн Паулын амьдрал гэлтгүй бидний амьдралд ч мөн Бурхан энэ хоёр зүйлийг хугалахыг хүсдэг гэж би итгэдэг. За тэгвэл тэр хоёрын эхнийхийг Ром номын 7 дугаар бүлэг дээр бичснээр нь харъя. Хамтдаа Ром номын 7 дугаар бүлгийн 14, 15 дахь хэсгийг харъя. Бурхан Паулын амьдралын энэ талбарыг хугалахдаа түүнд итгэлийн амьдралаа өөрийнхөө хүчээр туулж чадахгүй гэдгийг ойлгуулахыг хүссэн юм. Үүндээ бидний хэнэнч Есүс Христэд итгэх итгэлийн амьдралыг өөрийнхөө хүчээр туулж чадахгүй нь ойлгомжтой. Ингээд хамтдаа Ром номын 7 дугаар бүлгийн 14-өөс 15 дээр юу гэж хэлснийг харцгаая. Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би мах бодтой бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. Би юу үлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна гэсэн байгаа юм. Илч Паул итгэлийн амьдралыг өөрийнхөө хүчээр туулж чадахгүй байна гэдэг дүгнэлтэнд хүрэх ёстой байсан. Эс-тэгвэс тэр өөрийнхөө хүч чадал, туршлага, боловсрол, өв уламжлал, шийдэмгий зан, хүсэл зориг, тэр шүтгэл зориулалтаа найдах байсан юм. Зөвхөн Илч Паул гэлтгүй бид бүгдээрээ ийм байдал гаргадаг шүү дээ. Гэвч Бурхан биднийг юучгүй болтол нь хугалах үед бид дүнгэж сая. Бид Бурханы өмнө буун өгч, Бурхан минь би чадахгүй юм байна. Би Христ итгэлийн амьдралыг өөрийнхөө хүчээр туулж чадахгүй юм байна хэмээн чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрж залбирч эхэлдэг юм. За тэгвэл Паулийн амьдрал Бурханы хугалахыг хүсэж байсан хоёр дахь талбарыг 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгээс харах болно. Бурхан Паулд агуу гайхамшигтай илчлэлтүүдийг өгсөөр байсан. Гэвч үүнтэй хамт Паулын бид онцгой өргөс өгөгдсөн юм. Паул тэр өргөсийг нь зайлуулж өгөхийг Бурханаас 3 та залбирэн гуйсан боловч Бурхан тэр өргөсийг аваагүй тухай өгүүлсэн байна. Бурханаас 3 та залбирсан гэдэг нь зүгээр нэг залбираад өнгөрсөн гэсэн утга биш. Харин урт хугацааны туршид мацаг барин байж гууж залбирсан гэсэн үг юм. Гэвч Бурхан түүнд нэг чухал зүйлийг ойлгуулсан байна. Энэ талаар Илч Паул 2 дугаар Коринтын 12 дугаар бүлэг дээр өөрөө ийхүү өгүүлсэн байна. Ингээ хамтдаа 2 дугаар Коринт номын 12 дугаар бүлгийн 7 дугаар ишлэгийг эхлээд харъя.
Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж мах бодид минь өргөс өгөгдөж өөрийгөө хэд үйлгөхөөс сэргийлж намайг сатааны зарлага илч дэлссэн юм а гэсэн байна. Паул энэ чухал зорилгыг ойлгосон байна. Үүнээс гадна Бурхан түүнд өөр нэгэн чухал зүйлийг илчилж өгсөн байгаа юм. Түүнийг нь харахын тулд 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгийн 9-10 дугаар ишлэгийг харъя. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхөстөлд миний хүч бүрэн төгс болдгиймаа гэж айлтсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөстлөөрөө илүү сайрхана. Иймд Христийн төлөө мөхөстөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалттай би баяртай байна. Учир нь би хизээ мөхөстөн тэр үедээ хүчтэй байдаг юм гэсэн байгаа юм. Үнэхээр бид хизээ хүчин мөхсдөж Бурхны өмнө хизээ бүрэн дүрэн бууж өгн тэр үедээ хамгийн хүчрхэг байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бурхнаар хуглагдах үйл явц үнэхээр өвдөлттэй байдаг юм. Үүнийг бид Илч Паулын амьдралаас ч тодорхой харж байна. Бурхны хугалж бидний амьдралаас зайлуулж байгаа тэр зүйл бидний амьдралд хэдий ч нэ удаан оршин байна. Төдий ч нэх өвдөлтийг бид мэдэрдэг юм. Тэгвэл Бурхан яагаад биднийг хугалдаг юм бэ гэдгийг дахин нэг удаа санацгаая. Үүнийг би дараах 2 өгүүлбэрээр тодорхойлон хэлхийг хүсэж байна. Нэгдүгürt, Бурхан биднийг хугалж өвдгөдөг нь бидний өөрийнхөө хүчээр амьдарч ирсэн хуучин хүнийг таягдан хайж биднийг Бурхантай улам бүр ойртуулан нэгдэхийн тулд юм. Хоёрдугаарт, бид Бурханд илүү их нөлөөтэйгээр үйлчлэхийн тулд юм. Тиймээс Христ итгэлийн амьдралд Бурханаар хуглагдах үйл явц зайлшгүй байдаг. Гэхдээ тэр бүх үйл явц донд Бурхан бидэнд гайхамшигтай амлалтуудыг өгсөн байдаг юм. Бурхан бидний амьдралд буй бардамнал, ихэрхлийг зайлуулан хаяхын тулд заримдаа биднийг зовлон бэрхшээлийн хөндийгөр дагуулж бидний өөртөө найдаж байсан бүхнийг биднээс булааж авдаг юм. Тиймээс одоо миний хэлэх зүйлийг та нар тэмдэглээд аваарай. Нэгдүгürt, Бурхан биднийг хугалахдаа хайр дотроос хугалдаг юм. Уур хилэн дотроос биш, харин хайр дотроос хугалдаг. Зарим хүмүүс Паулын амьдралыг уншихдаа Бурхан тэрнийг үйлдсэн гэм нүглийнх нь улмаас олон хүний амьдралыг сүрүүлсэн учраас хугалсан гэж боддог. Гэвч тийм биш ээ. Эзэн Есүс Дамаск орох замд нь Илч Паул хуучин Саул бах үе түүнтэй уулзаж түүнийг аварсан. Тэрл мөчид Паулын бүх гэм нүгэл уучлагдсан шүү дээ. Тиймээс тэр цаашид үйлдсэн нүглийнхэн төлөө зовлон эдлэх шаардлагагүй болсон юм. Үнэхээр Бурхан бидэнд хайртай учраас биднийг хугалдаг. Тэр бидний эсэргүүцэл, тэрслэл, бардамлалыг дарахын тулд заримдаа бидний амьдралд зовлон бэрхшээлийг зөвшөөрдөг юм. Ингэснээрээ бидний амьдралд Бурханы өмнө ариусж, бидний ажил үйлсэж илүү үр нөлөөтэй болдог юм. Энд би танд 3 чухал үгийг онцлон хэлмээр байна. Та нар энэ 3 үгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бурхан итгэж бидний амьдралыг хугалдаг нь нэг талаасаа биднийг сахилгажуулж байгаа хэрэг юм. Учир нь Бурхан үгээр дамжуулан бидний амьдралд буй өөрчлөгдөх шаардлагатай буруу хандлагуудыг өөрчилж байдаг юм. Гэхдээ нөгөө төгөр Бурхан бидний ирээдүйн үйлчлэлийг ч мөн харж байдаг. Тиймээс Бурхан биднийг хугалдаг нь биднийг ирээдүйд Бурханд үр нөлөөтэйгээр үйлчлэхэд туслахын тулд биднийг өөрчилж буй Бурханы сахилгажуулалт юм. Тэгэхээр эхнийх нь сахилгажуулалт гэсэн үг юм. Хоёр дахь нь залруулга гэсэн үг байна. Бурхан бидний амьдралд буй зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйлсийг засаж өөрчлөхийн тулд биднийг хугалж залруулдаг. Ингэснээр бид Бурханы өмнө ариунаар амьдарч чаддаг юм. Тэгвэл 3 дахь үг нь шийтгэл гэсэн үг байна. Бид ихэвчлэн залруулга, сахилгажуулалт, шийтгэл гэсэн үгсийн утгыг хольж сольж ойлгох гээд байдаг. Тэгвэл сахилгажуулалт, залруулга гэдэг нь итгэгч хүмүүстэй холбоотой үг юм. Харин шийтгэл гэдэг нь зөвхөн үл итгэгч хүмүүстэй хамаатай үг. Шийтгэл гэдэг бол үл итгэгчдийн дээрээс Бурханы буулгаж буй уур хилэнгийн илэрхийлэл юм. Учир нь тэд бүтээгч Бурхан буюу түүний цорын ганц хүүд итгэхээс татгалцсан юм. Энэ нь тэднийг Бурханы уур хилэнгийн бай болгож хувиргасан гэсэн үг. Учир нь тэд орчлон ертөнцийг бүтээсэн цорын ганц бүтээгч Бурхан буюу түүний хүү, түүний загалмай дээр урсгасан Есүс Христийн цусыг үл тоон, Есүс Христ тэдний нүглийг үүрсэн гэдэгт итгэхээс татгалцсан учраас тэр хүн өөрөө өөрийнхөө нүглийг үүрхээс аргагүй болсон гэсэн үг. Тийм учраас л үл итгэгчид шийтгүүлдэг юм. Харин эсвэргээр итгэгч биднийг Бурхан сахилгажуулдаг мөн залруулдаг. Учир нь энэ нь бидний ирээдүйн үр нөлөөтэй үйлчлэлийн төлөө юм. Тэгвэл хамтдаа энэ цагт үргэлжлүүлээд 2 дугаар Коринтын 4-р бүлэг рүү очие. 16-аас 18 дугаар ишлэгийг харъя. Энд инхүү хэлсэн байна. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинчлэгдэж байна. Илч Паул юу гэсэн гэж?
Түүний бие махбод суйлдаж, хөгширч, дороотож байсан ч тэр сэтгэлээр унаагүй болохыг бид эндээс харж байна. Үргэлжлүүлээд 17-г нь харъя. Учир нь агшин төдий ялихгүй зовлон бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж авжуулж байна гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл бидний Христтэй адил дүр төрхийн дагуу биднийг өөрчлөн шинчилж бидний Бурхны хүслийн дагуух хүмүүс болгон биднийг ирээдүйн агуу үйлчлэлд бэлтгэж байна гэдгийг ч Илч Паул энд хэлж байгаа юм. 18 дугаар эшлэгийг нь харъя. Бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг юм а. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурын харин үл үзэгдэх юмс мөн хүлээ гэсэн байна. Тиймээс Бурхан бидний амьдралыг хуулах үед бид өөрсдийн нүдэнд харагдаж байгаа бүхэнд анхаарлаа хэд хандуулах биш харин эсрэгээр Бурхан минь та юуг зорж байна вэ? Та юуг харж байна вэ? Танд ямар зориг байна вэ? Хэдийгээр надад бол зөвхөн зовлон бэрхшээл ганцаардал хавчлаг дарамт харагдаж байгаа боловч тэр бүхний цаана та яг юуг харж, юуг зорж байгааг олж харахад минь туслаач хэмээн залбирх учиртай юм. Учир нь бидний нүглийг халахлаад байгаа тэр бүх зовлон бэрхшээлийн өтгөн мананг Бурхан нэвт харж байдаг юм аа. Тиймээс Бурхан өөрийн агуу зорилгыг бидний амьдралд биелүүлдэг. Тиймээс Бурхан энэ бүхнийг зөвшөөрөхдөө биднийг зовоохын тулд биш харин биднийг хайрласандаа зөвшөөрдөг гэдгийг бид хатуу ойлгох хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт Бурхан бидний зовлон бэрхшээлд хил хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан биднийг өөрийн зорилгын төлөө хугалахдаа бүх хил хязгаарыг тодорхой тогтоож өгсөн байдаг. Түүнээс биш биднийг зүгээр сатааны өмнө шидэж өгдөггүй байх нь. Бурхан бидний зовлон бэрхшээлд хил хязгаарыг тогтоож өгдөг. Одоо миний тайлбарлах зүйлд анхаарлаа үнэхээр сайн хандуулаарай. Энэ бол маш чухал ойлголт юм шүү. Үүнийг Бурхан бидний амьдралыг хугалах үедээ баримталдаг дүрм гэж ойлгож болно. Тэгвэл эхний дүрм нь юу юм бэ? Бурхан бидний амьдралыг хугалахдаа бидний зөрүүд хүсэл зорилгыг хугалахыг хүсдэг болохоос бидний сүнсийг мохоохыг зорддоггүй юм. Учир нь бидний зөрүүд тэрслүү бардам хүсэл зориг Бурханы өмнө юу ч үгүй болтлоо хугарах үед бид бие сэтгэл сүнсээрээ эзэн Есүс Христэд бүрэн бууж өгдөг юм. Тэгэхээр эхний дүрм нь Бурхан бидний амьдралыг хугалахдаа бидний бие, сүнс, сэтгэлийг өөртөө бүрэн захирахын тулд ажилдаг байна. Өөрөөр хэлбэл Бурхан бидний зөрүүд тэрслүү бардам хүсэл зоригийг хугалахыг зорддог болохоос бидний сүнсийг мохоохыг зорддоггүй байна. Хоёрдугаар дүрм нь Бурхан бидний амьдралыг хугалах тэр үйл явц нь бидний амьдралд хандсан Бурханы зорилгыг биелүүлэхэд саад болох хэмжээнд очивол Бурхан тэр үйл явцыг нэн даруй зогсоодог. Өөрөөр хэлбэл Бурхан бидний амьдралд зовлон бэрхшээлийг зөвшөөрсөн ч энэ нь явцын дунд бидний амьдралд хандсан Бурханы хүсэл биелэлээ олоход саад болох хэмжээнд очих юм бол Бурхан үнийг нэн даруй зогсоохыг хүсдэг л гэсэн үг. Учир нь Бурхан биднийг хугалдаг нь өөрийн алдрын төлөө хэрэглэхийн тулд болохоос биднийг бүр мөссөн хугалж эвдэхийн тулд хугалж байгаа юм биш. Хэрвээ тийм зүйл болох юм бол Бурханы зориг биелэхгүйд хүрэх болно шүү дээ. Эндээс үзвэл бидний амьдралд Бурхан зовлон бэрхшээлийг зөвшөөрч түүгээр дамжуулан бидний амьдралыг хугалахдаа хил хязгаарыг нь Бурхан өөрөө тогтоож өгдөг байна. Бид өмнө Бурхан биднийг хэрхэн хугалдаг үйл явцын талаар ярилцаж байсныг та санаж байгаа. Бурхан эхлээд хугалах талбараа тодорхойлдог. Дараа нь тэр нөхцөл байдлуудыг удирдан чиглүүлдэг. Дараа нь тэр арга замуудаа тодорхойлдог. Тэгээд эцэст нь тэрхүү хугалах үйл явц хэтэрч бидний сүнс моххоос тэр өөрийг сэргийлдэг байна. Өөрөөр хэлбэл Бурханы тогтоож өгсөн хил хязгаар хизээд байдаг гэсэн үг. За тэгвэл 3 дахь ойлголтыг би танд хэлж өгье. Эргээд саная л да. Нэгдүгээрт нь Бурхан биднийг хайр дотроос сахилгажуулдаг гэж бид үзсэн. Хоёрдугаарт Бурхан өөрөө сахилгажуулах хил хязгаарыг тогтоож өгдөг гэж үзсэн. Тэгвэл 3 дугаарт нь бидний хулах үедээ Бурхан өөрийгөө бидэнд улам илүү таниулж өгдөг. Өөрөөр хэлбэл түүнийг таньж мэдэх мэдлэг маань улам бүр гүнзгийрдэг гэсэн үг. Үнэхээр бид Бурханаар хугалагдаж амьдралаа Бурханы нүдээр харж эхлэх үедээ Бурхан эзнээ тис өөр нүдээр харж эхэлдэг. Хуучин гэрээний Исаи номын 55:9-т харах юм бол Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр үлээ гэж бичигдсэн байдаг юм шүү. Үнэхээр Бурхан биднийг хугалж бидний найдаж байсан тэр бүхнийг биднээс булааж авах үедээ Бурхан бидний нүдийг нээж өгдөг юм а. Тэгээд бид Бурханы ажлуудыг, түүний арга замуудыг таньж мэдэж эхэлдэг. Зөвхөн Библи уншаад зогсохгүй. Бурхан бидний амьдралд хэрхэн ажиллаж байгааг бид өөрсдийн нүдээр ялгаж салгаж харж эхэлдэг юм. Үр дүнд нь
Бид Бурхны хайрыг илүү гүн гүнзгий таньж мэддэг. Бурхан биднийг байгаагаар мань нөхцөл болзолгүйгээр хүлээж авдаг гэдэг нь ямар учиртай болохыг ухаардаг юм аа. Бурхан яагаад биднийг Христийн дотроос хүлээж авдаг болохыг бид ойлгож эхэлдэг юм аа. Тэр бидэнд ямар их хайраар, ямар их тэсвэр төвчээртэйгээр, ямар их нэгүслэр ханддаг болохыг бид ухаардаг юм аа. Үүнээс гадна бид зөвхөн Бурханыг таньж мэдээ зогсохгүй өөрөө өөрсдийгөө таньж мэдэж эхэлдэг юм. Бурхан бидний амьдралын тодорхой эсгүүдийг хугалж эхлэх үед, өөрөөр хэлбэл өөрийнх нь зоригт саад болж буй зүйлсийг нэг нэгээр нь хугалж эхлэх үед бид өөрсдийнхөө талаар урд өмнө хизээч анзаарч байгаагүй тийм зүйлсийг олж харж эхэлдэг. Бид хүүхэд наснаасаа эхлэн дотроо тээж ирсэн бодол сэтгэлгээнүүдээ ойлгож эхэлдэг юм. Бага насндаа эцэг их юм уу хин нэгнээс авсан сэтгэлийн шарах, багш сургууль хүмүүжүүлэгчдээс авсан сэтгэлийн шарах, найз нөхдөөс авсан шарах бидний амьдралыг хэрхэн бүснүүлж Бурхны хүслийн дагуу хүн болон өөрчлөгдөхөд маань хэрхэн саад болж ирснийг бид ойлгож эхэлдэг юм. Энэ нь бидний гуравд халхам руу буюу бусад хүмүүсийг өөрөөр харж эхлэх алхам руу хөтэлдэг юм. Бурхан биднийг хугалж эхлэх үед бид Бурхныг өөр нүдээр харж эхэлдэг. Бид өөрсдийгөө өөр нүдээр харж эхэлдэг. Эндээс ургаад бид бусад хүмүүсийг ч мөн өөр нүдээр харж эхэлдэг юм аа. Бидний бусдыг өөлж шүмжилдэг байсан хандлага өөрчлөгдөж эхэлдэг. Бусдад сөрөг хандаж, ямагт бусдын буруу, миний зөв гэж бодож байсан бодлууд маань шинжлэгдэж эхэлдэг. Энэ цаашлаад биднийг дөрөв дэх алхам руу хөтэлдэг юм. Бурхан бидний хугалсан бүхнийг эргүүлэн сэргээдэг. Өөрөөр хэлбэл Бурхан биднийг хизээж хугарсан нөхцөл байдал дунд маань хайдаггүй. Тэр бол маш чухал ойлголт юм шүү. Еврей 13:5 дээр би чамайг хизээж орхихгүй мөн чамайг хаяхгүй гэж Бурхан айлтсан тухай өгүүлсэн байдаг. Гэвч Бурхан бидний амьдрал зовлон бэрхшээлийг зөвшөөрч биднийг хугалж эхлэх үед бид хэдийгээр толгойдоо Бурхан надтай үргэлж хамт байгаа гэж бодсон ч сэтгэлийнхэн гүнд Бурхан минь та яагаад намайг орхисон юм бэ гэж бодож эхэлдэг юм. Энэ бол бидэнд төрж буй мэдрэмж. Бид оюун санаандаа үннийг мэдэж байсан ч мэдрэмж маань бидэнд Бурхан намайг орхичихсан юм шиг байна гэж хэлсээр байдаг юм. Тэгвэл бид нэг зүйлийг ойлгох ёстой байна. Бурхан биднийг хизээш тэр хугарал дотор маань үлдээж орхидоггүй. Цаашаа харъя. 5 дугаарт биднийг хугалах үедээ Бурхан үргэлж төвчээртэй хүлээцтэй ханддаг. Тэр бидэнд үргэлж хүлээцтэй, үргэлж төвчээртэй ханддаг юм. Яагаад гэдгийг та мэдэх үү? Учир нь тэр бидний хаанаас ирснийг мэддэг. Тэр бидний амьдралд юу болж өнгөрснийг мэддэг. Бид дотроо энэ элдвийн бодлуудаа хэр удаан тээж ирснийг тэр мэддэг юм. Тиймээс ч Бурхан бидний дотор ажиллаж эхэлдэг. Гэхдээ энэ хугалах үйл явц ихэвчлэн урт хугацааны туршид үргэлжилдэг үйл явц байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Заримдаа бидний бодож төсөөснөөс ч урт хугацаанд үргэлжлэх боломжтой юм. Эцэст нэг зүйлийг хэлье. Бурхан хугарлаар дамжуулан биднийг ялалт руу хөтэлдэг. Хугалах үйл явц магадгүй хэдэн сар, магадгүй хэдэн жил үргэлжилж болно. Гэвч эцсийн дүндээ Бурхан биднийг ялалт руу хөтлөх болно. Учир нь бид Бурханы эсрэг тэрслэх үед Бурханы хүсэл бидний амьдралд биелэлээ олоход нь саад болж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнээс болоод бид боломжууд алддаг. Бурханаас ирэх ивэл өрөөлүүдийг алддаг. Бурханаас авах байсан шагналуудаа алддаг. Тиймээс бид Бурханаар хугалагдах нь бидэнд тустай юм. Учир нь ингэж байж бид Бурханаас авах тэр бүх ивэл өрөөлүүдээ бүрэн дүүрэн авч чаддаг юм аа. Өндөр настай болж өвгөрч хөгшөрсөн хойно амьдралаа эргэн харахтаа Бурханд дуулуургүй байснаасаа болоод ямар их ивэл өрөөл, ямар их боломж бололцоогоо алдсан бэ гэдгээ ухааруул ямар хэцүү байхыг та төсөөлж байна уу? Тиймээс л Бурхан бидний хугалдаг нь түүний хайрын илрэл гэж би хэлээд байгаа юм. Хамтдаа нэг ишлэгийг харъя. 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгийн 10-ыг. Иймд Христийн төлөө мөхөстөл, доромжлол, гачигдал, хавчлаг, шахалтандаа би баяртай байдаг. Учир нь би хизээ мөхстөн тэр үедээ би хүчтэй байдаг юм гэж Паулийн хэлсэн үгийг дахин уншиж өгмөр. Тэгвэл би танаас асууя. Та итгэлийн амьдралынхаа өдөр бүр Есүс Христтэй ойр дотн байж түүнтэй хамт алхахыг хүсэж байна уу? Таны Бурханд үйлчлэх үйлчлэл чинь маш их үр нөлөөтэй байж Бурханыг алдаршуулаасаа гэж хүсэж байна уу? Итгэлийн чинь амьдрал хүнийг биш харин Бурханыг алдаршуулсан амьдрал байгаасаа гэж хүсэж байна уу? Хэрвээ та түүнтэй хамт алхахдаа ойр дотн харилцаатай байхыг хүсэж байгаа бол мөн үйлчлэлдээ илүү үр дүнтэй байхыг хүсэж байгаа бол үүнийг бодит болгодог Бурханы арга зам нь биднийг хугалах явдал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс энэ цагийн төгсгөлд би нэг зүйлийг танаас асуумаар байна. Та Бурхантай хамт алхаж түүнд үйлчлэх үйлчлэл чинь үнэхээр үр нөлөөтэй байгаасаа гэж үнэхээр хүсэж байгаа бол та дараах залбирлыг надтай хамт хийгээсэй гэж хүсэж байна. Хамтаа залбирцгаая. Их эзэн минь ээ. Энэ амьдралдаа би юу юунаас илүүгээр тантай хамт алхахыг үнэхээр хүсэж байна.
Би танаар хэрэглэгдэж, таны алдрын төлөө үр нөлөөтэйгээр үйлчлэхийг хүсэж байна. Тиймээс эзэн минь, миний амьдралд байгаа таны өмнө тааламжгүй тэр хэсгүүд дээр та ажиллаа хийгээч. Та шаардлагатай бол хугалж намайг өөртөөгөө улам илүү ойртуулаач. Есүсийн нэрээр амен. Хэрвээ та ийхүү итгэлээрээ залбирсан бол Бурхан таны төлөө хайр дотроос илүү их эрчимтэй ажиллаж эхлэх болно гэдэгт итгээрэй. Тэгэд Бурхан таны амьдралд юу ч зөвшөөрсөн зөвхөн хайр дотроосоо зөвшөөрдөг гэдгийг санаарай. Тиймээс та тэр зовлон бэрхшээлийн хөндийг туулж өнгөрснийхэн дараа итгэлийн амьдралдаа урд өмнө хизээж харж байгаагүй хамгийн тод нарны гэрэл мэт, хамгийн үсгэлэнтэй үйлс мэт, хамгийн гэрэлтсэн ирээдүг харах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Бурхнаар хуглагдж, зовлон бэрхшээлийг туулж байгаа хүмүүсийн хувьд Бурхны үг бол урам зориг өгөх хамгийн чухал их сурвалж болохыг доктор Чарлз Стенли өнөөдөр бидэнд сануулж байна. Тиймээс хамтдаа Бурхны үнэн үгийг судалж, би чамайг хизээж орхихгүй, хизээж хаяхгүй гэсэн түүний амлалтад итгэцгээе. Хэрвээ таны амьдралд тохиолдож байгаа зүйлсийн цаад учир шалтгааныг та ойлгож чадахгүй байгаа бол эзний нэрийг дуудаарай. Тэгэд дуулал 63-ийн 1-4-д бичигдсэн үгсийн дагуу залбираарай. Хамтдаа энэ цагийн төгсгөлд дуулал 63-ийн 1-4-д бичигдсэн залбирлыг уншицгаая. Бурхан, та миний Бурхан. Би таныг эртлэн хайх болой. Усгүй хуурай, ангамл газарт сэтгэл минь танаар цангаж, би мах бод минь таныг хүссэн тэмүүлж байна. Таныг би ариун газарт хайсан. Таны хүч, таны алдрыг харсан. Учир нь хайр инэрл тань, ам амьдралаас илүү. Уруул минь таныг магтана. Ийхүү би амьддаа таныг магтана. Таны нэрээр би гараа өргөх болно. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрэлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.